Сайн байцгаана уу хэрхэн үзэгчтэй. Би гитарчин Өөжиг байна. Би урд нь төдийлөн хийж байгаагүй телевизийн хөтлөгчийн ажилд хийх болсондоо маш их баяртай байна. Гэхдээ өнөөдөр миний хөтлөгч болсон шалтгаан нь болохоор өөрийнхөө миний бас нэлээд сонирхдаг сэдэв болох те автомашины талаар доктор авчиржны нэгэн засварын газараас тав хүний нэвтрүүлгийг хүргэж байна. Өнөөдрийн сэдэв болохоор одоо бид бүхний сайн мэдэх машины сэвчээ буюу очлуур нөгөөт нь машины тоормсын наклаад энэ хоёрын талаар зигзаг компани доктор авчиржээ маань яг ямар шинэ бүтээгдэхүүн оруулж ирсэн, ямар шинэ онцлогоо, ямар шинэ үйл ажиллагаа явуулж байгаа талаар тав бүхэндээ товчончсон мэдээлэл хүргэхийг зорьсон юм аа. Сэвчээ гэдэг юм нэ яг машинд гүйцэтгэх үндсэн үүргийн талаар чиглэл үзэсгэлэн товчхон ойлголт өгөхгүй юу? Сэвчээ үйл хөвчлэн бензин машинд байдаг. Бензин машинд бензин яагаад очлоор байдаг вэхээр бензин маань агаар бензинтэй холилдсноор ажлын цилиндр дотроо шахагдаад холилдсны үндсэн дээрс очны тусламжтайгаар тесрэлдүү явагдаж дулааны энерги механик энерги шилжүүлдэг хөдөлгүүр маань ингээд ажиллаж явж байгаа. Тэгэхээр бензин маань өөрөө ямар нэгэн очны тусламжтайгаар дөлний тусламжтайгаар тесрэлд өгөө явдаг болохоор бензин хөдөлгүүр очлоор гэдэг юм заавал байдаг байна. Ерөнхийдөө бол Монголд ингээд сэвчээ айгүй хурдан муудаад байна те ингээд толтогтой болчиход байх юм аа хөдөлгөөрөд ингээд орхноо доголдод эхлэх юм аа гэхээр тэр өөр нь яг юунаас болдог гэж үздэг. Гол нөлөөлж байгаа зүйл бол агаар хүнд нөхцөл хүүтэн дээрээс нь бензиний чанарт бас жоохон тааруу байгаа болохоор сэвчээнийг бас гүйцэд ажиллуулах хөрөхгүй байдаг тал бий. Дээрээс нь юу гэхээр одоо яг өвлийн нөхцөлд ажиллаж байна хөдөлгүүрүүд маань. Өвлийн нөхцөлд ажиллаад тэгэхээр хөдөлгүүр маань сайн хаалж чадахгүй. Яг сэвчээний урд үзүүр галт өртдөг юм яг хэсэг маань аюу сайн халж ээж хаснараа чайлт маань зүв явагдаж өөрөө цэвэрлж идэг. Сайн халахгүй яваад ирэхээр дотроо хөө тортог үүсээд ирэхээр чайлт маань дутуу явагдах хурд авахгүй болох асалт өглөөний хүүд багсахад асалт муу болох зэрэг үр дагавар гарч идэг. Тэгэхээр Баярбат бид хоёр одоо та бүхэнд бас нэг сонин зүйлийг үзүүлэх гэж байна. Яг ямар зүйл гэхээр доктор авсуулжны салбаруудаар сэвчээ онцлдог Японы шинэ багж ирсэн байгаа. Тэгэхээр миний гарт яг одоо бол цоо шин сэвчээ явж байна. Баярбат маань энэ машины хуучин ажилласан сэвчээг тайлж авах гээд байж байна. Тэгэхээр цоо шин сэвчээ Монголд ажиллаж исэн хуучин сэвчээ хоёрын ялгаа энэ чухам энэ багжин дээр яг онцлоод үзэхээр яаж гарах нь вэ? Энэ багж маань тус компани дээр ирээд байгаа мэй бидний сая ярьсан те сэвчээг шалгадаг, цэвэрлдэг ийм багж маань байна. Тэгэхээр энэ багжны ажиллах зарчим яадын сэвчээгээ яаж одоо тестээ хийдин те яаж цэвэрлэдэг энэ бүхнийг одоо инженер Баярбатаа бид нар тайлбарлаж өгөх байхаа. За энд шинэ сэвчээ хуучин сэвчээгээ бид нар хөөрлүүлчлээ. Энд компресс буюу даралт өгнө. Энэ компресс өгдөг нь ямар учиртай вэ гэхээр цилиндр дотор поршин дээш нь доош нь ажиллаж байгаа. Яг цилиндр дотор ямар хэмжээнд даралт үүсэж байгаа юм бэ гэдгийг эндээс бид нар компрессор шахаад даралтаар өөрөөр хэлбэл нөгөө мотор яг ажлын байдлаар адилхан өсөлт байгаа гэж юм байна шүү дээ. Яг зөв. Даралтыг өшөө өндөр өгөх тусмаа тэр очлоор өндөр даралтанд хайжлах юм бол очоо хайжлах юм бол ерөөдөө сайн байна гэсэн. Бага даралттай яд өнөр очлоор маань ерөөдөө муудсан ямар нэгэн доголдолтой байна гэж ойлгох хэрэгтэй. За би өдөр эндээс даралтаа өгье. За эндээс энэ конопороо өндөр хүчлэг өгнө. За энэ дээрээс ингээ харахад бол энэ син сэвчээ бол оч хоёлыг аюул сайхан үргэлжлүүлж дүүл гаргаж байна. Тийм байна. За энэ тал дээр болохоор энэ хөө тортогтой сэвчээ мөн очийг бол сайн гүйцэтгэж чадахгүй нэг хаяал болоод энэ тэнд хаяал алдаатай. Харцангуй өөр харагдаж байна те. Энэ яг энэ хуучин хөө тортогтой болсон хуучин сэвчээ нь алдаатай очоо өгөөд байна гэсэн үг бол. Ингээд ирэхээр нөгөө бидний яриад байдаг машины бензин бүх юм дээр нөлөөлж эхэлдэг. Ягаад гэхээр хичнээн ингэж ажиллаж байгаа ч гэсэн те алдаг оног хайж ийн гэдэг чинь бензинтэй холимгоо дэлбэлж чадахгүй гэсэн үг шүү дээ. Эсвэл үндсэндээ очиж жижигхэн дэлбэрэлттэй хүч үүсгээд тэр үүсэнд хүчээр поршиг түлхэж өгч тэр нь ударган голдоо нөгөө хүчний үрс дээр очиж үүсгэж машины мотор үүсгэж зарчимтэй. Яг тэр зарчим шүү дээ. Гэтэл энэ яг хөө дотогтой болоод ирэхээр энэ үнэхээр ялгаатай харагдаж байна тийм байна. Тэгэхээр Баярбатаа чи өдөр сая бол ингээд дөнгөж гаднаас орж ирсэн машинаас сэвчийг наваад энэ шалгаж үзсэн тий. Тэгэхэд одоо шинэ сэвчээтэй харьцуулаад үзэхэд бол ажиллагааны хэмжээ бол ингээд тэнгэр газар хоёр шиг ялгаатай байна тий. Тэгэхээр бол энэ машины бензин эдэлтүүд ер нь хэр нөлөөлөх вэ? Энэ бол угаасаа жолооч нь бензин идэж байна гэсэн онцтойгоор орж ирсэн. Энэ бол 3-аас 4 литр бензин зарцуулах зуны нөхцлөөс өөрийнх нь нормосоо юу? 3-аас 4 литрээр илүү зарцуулалт орж ич. Тэгээ гол шалтгаан нь юу гэхээр сэвчээ мөн өөрөө хөө тортогтой байна. За энэ багж маань сэвчээг цэвэрлэн дээрээс нь шалгадаг гэж байгаа. Энэ цэвэрлэгийг бол бид зориултын хэлсээр энэ багж маань өөрөө үлээлгэж цэвэрлдэг байгаа. Тэгээд цэвэрлэхийн өмнөх нь ямар байна, цэвэрлэсний дараа ямар хөө
байдалтай болох нь бүгдээрээ харцгаая. Тэгэхээр нөгөө манайхны одоо юу шүү дээ нэг зүлгүүрд цэвэрлдэг ч юм уу эсвэл шатаадаг матаадаг эсвэл шал өөр юм байна тийм. Тэр бол шал өөр. Ерөнхийдөө тэр зүлэгдэг. За дээрээс нь усууд асахгүй хот шатаадаг. Энэ бол шивчээгийн ажиллагаанд шууд эрс Муугаар нь нөлөөлөх сайн нөлөө авч хоёулт гэдэг юм шиг байхгүй болно гэж ихээр ойлгох хэрэгтэй. За цэвэрлэгээ хийхдээ элсгээр үлээлэх, агаараар үлээлэх гэсэн хоёр аргаар цэвэрлдэг байгаа. За манай багаж маань цэвэрлэгээ хийж байна. Энийг бол нөгөө 5 секунд орчим л байх л болно. За агаараар сүүлд нь цэвэрлэж энэ зай завсар орсон энэ хог нагааруудыг. За их хүмүүстэй та бүхэн одоо энэ цэвчийг хараарай. Бид нар дөнгөж та нарын нүдэн дээр хийгээд гаргаж ирж байна. Яг одоо ингээд харахад бол мэдээж цоошин цэвчээ биш те. Гэхдээ ямар ч байсан түрүүний байсан нөгөө олон тасгар болцсон байсан тортог нагаар бүх юм байхгүй болцсон байна. А тэгэхээр одоо баярууд нөгөө машиндаа хийгээд буцаад дахиад үүсгүү те. За тэгээ. За энэ холболттой ижлээ. За бид нар даралтаа өгье. Цилиндр ямар хэмжээний даралт үүсэж байгаа тэр хэмжээний даралтыг өгөөд за энэ ажиллагааг ингээд харъя. Хүмүүстээ энэ үнэхээр гайхалтай юм байна. Ягаад гэвэл ийм бяцхан хугацааны дотор те өөрөөр хэлбэл энэ сэвчийг энд шалгаж үзээд дараа нь энд эсээр цэвэрлээд агаараар үлээлгээд ингээд үл үндсэндээ бол маш хурдан хугацаанд их бол 20 секундэд ажил юм шиг байна. Тэгэхээр 20 секундын дотор таны машины нөгөө богдроод ажиллахгүй байсан хуучин сэвчээ зүг зүгээр ажиллаад эхлэх гэдэг бол заавал шинийг худалдаж авах хэрэгтэй юу? Доктор офицер ус нь үнэхээр Монголынхаа жолоочдорт маш хэрэгтэй те. Энэ ягаад гэвэл би ч гэсэн өөрөө жолооч хүн тэрийг мэднэ. Сэвчээний асуудал бол бас машин бас л хүнд асуудал нэг байдаг те. Жил болгоно нэг сэвчээ солих ч юм уу миний тэдвэр цилиндр дээр тийм доголдол гараад байна гэж жолооч нарыг байнга сонсч идэг те. Тэр энэ бол энэ бүх хүнд асуудлыг шийдэхэд бас маш ойртсон нэг алхмыг бол доктор офицерс их манд хийгээд байгаа юм биш үү? Энэ багжинд үнэхээр бид бүхэн итгэж болох юм байна. Машины тооромсын системд хоёр асуудал байнга гарч идэг. Тэр нь ямар асуудал вэ гэхээр нэгдүгээр асуудал нь нагтаадны асуудал. Тооромсны нагтаадыг ер нь 20,000 км орчимд солих ёстой гэсэн ер нь олон улсын стандарт байдаг. А тэгэхээр яагаад солих ёстой вэ гэхээр өөрөөр хэлбэл энэ тооромсын систем ажиллаж игснээр энэ нагтаад чи энийг хавчиж байгаа. А энэ хавчлалтаас үүссэн үрэлтийн дунд нагтаад маань хорогдож эхэлдэг, илэгдэж эхэлдэг. Илэгдснээр ихэнх машины хянах дээр тооромс чинь болохоо боллоо гэсэн юм жижигхэн улаан гэрэл асдаг. Ихэнх жолооч нарын түгээмэл алдаа болохоор тэр гэрэл аснаар миний машины тооромсын шингэн дундарчээд гэсэн ойлголт байдаг. Энэ нь болохоор хоёр талтай л да. Нэгдүгээр тал нь болохоор тооромсын шингэний алдагдал байж болох юм. А хоёрдугаар хамгийн гол тэр гэрэл асдаг шалтгаан бол нагтаадын нингэрэлт байдаг. Нагтаад нингэрснээр машинд ямар муу нөлөөтэй вэ гэхээр машин маань таны хүссэн газарт нь зогсож чадхаа болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тооромсын зам маань урсаж таны аюул ус орох магадлалыг улам ихсэгдэг. А хоёрдугаар асуудал болохоор машин өөрийнхөө тооромсын системийг гэмтэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ пиланзыг нөгөө илэгдсэн нагтаад маань өөрийнхөө төмрөөр үрсээр байгаад пиланзаа нинглэх. Өөрөөр хэлбэл та нагтаадаа хугацаанд сольж амжаагүй гэсэн болж те нагтаад худалдаж аван дээр нь энэ пиланзыг бас давхар худалдаж авах. Өөрөөр хэлбэл санхүүгийн бүр өндөр алдагдлалд орох магадлалыг бүрдүүлж өгдөг. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг энэ төрөд өндөрлж байна. Бид та бүхэнд өнөөдөр автомашины тооромсны шингэн шалгагч болон очлуурыг шалгаж цэвэрлэдэг Монгол урд хожид байгаагүй хоёр шинэ супер төхөөрөмжийг танилцуулж байна. Энэ хоёр төхөөрөмж нь доктор авсуулжины бүх засварын газарт та бүхэнд үйлчлэхэд бэлэн болоо та бүхнийг хүлээж ин жолооч нараа. Та бүхэн заавал энэ төхөөрөмжөөр иж машина шалгуулж онцлуулаарай. Та бүхний сэтгэл ханамжийн баталгаа 100% байх болгоныг би амлаж байна. Дараа дахин уулзъя. Баярлалаа.